За, үндэсний радио телевиз гэдэг бол маш чухал юм байгууллага. 2005 онд би өөрөө нээлтийн нийгэм форумд ажиллаж байхдаа хэвлэлийн хүрээлэнтэй хамтраад олон нийтийн хилцүүлгийг хийж ирсэн. Яагаад энэ олон нийтийн үндэсний радио телевиз болох ёстой вэ? Засаглал нь ямар байх ёстой вэ? Үндэсний зөвлөл гэж байх ёстой юм уу? Үүрэг нь ямар байх вэ? Сэтгүүлчдийн болон үндэсний зөвлөлд орж байгаа гишүүдийн ёс зүй гэж юу вэ? Тэгээ нээлтийн нийгэм форумд байхдаа ёс зүйн код гаргаж жишээ олгоод олон улсын ийм ёс зүйн кодын жишээнүүдийг орчуулж гаргаж өгчийлаа. За, тухайн үед үндэсний зөвлөлөөс бас адилхан ерөнхийлөгчөөс, улсын хурлаас, засгийн газраас нэр дэвшүүлдэг байсан. Нэр дэвшүүлээд орж исэн 10-аад гишүүдийг бас гүрж Эстон, Чех улсад туршлага судлуулах гээд авч явж ийлаа. За, түүнээс хойш харахад энэ үндэсний радио телевиз ерөөсөө өсөж хөгжсөн зүйл алгаа. Сая гишүүдийн асууж байгаа, хариулж байгаа байдлыг харахад үнэхээр чамлалттай байна. Юу энэ саран чулуун гишүүний хэлж байгаа шиг эрч хүчтэй, мотивацтай энэ байгууллагыг сайхан сайжруулах тийм итгэл найдвар алга байна шүү. Яаж хариулж ийна? Ямар ч итгэл үнэмшил алга, хэн нэгэн ятгаад чи болооч гэсэн юм шиг харагдаж байна нэгдүгээрт. За, хоёрдугаар цаашдаа юун дээр анхаарах вэ гэхээр яаж бие даасан байх юм? Яаж олон нийтийн сонирхолд нийцүүлсэн ийм агуулгатай програм хөтөлбөр явуулах вэ гэхээр бодлогын түвшин та бүхэн зөвлөж, зангидж уг нь явах ёстой. Мэдлэг хэр байна вэ? Хоёрдугаар судалгаа хийх ёстой. Судалгаа яагаад үзэгчд үзэхгүй байна? Үзэхгүй байгаа бол яаж төлбөр нэх вэ? Яагаад төлбөр төлөхийг хүсэхгүй байна? Хотод 1100 шүү. Хөдөө 950, сумд 750 төгрөг. Өөр интервалтай ийм төлбөрүүд аа шүү. Бүгд нэг үн биш шүү. Наад захын юмаа мэдхгүй ах шиг санагдлаа сая. За, тэгээд үе мундаг уран бүтээлчтэй бид нар алдлаа. Үндэсний радио телевиз бас нэр хүндтэй байсан шүү. Хайрын сувг, хайрын орон даяар цацдаг мэдээ агуулга. Тэгээд бусад хувийн телевизүүдээс хэр ялгарч байгаа юм. Тэгээ сонгуулаар л нэг энэ улс төрчид гишүүн болох гээд байгаа, орон нутгийн төлөөлөгч болох гээд байгаа хүмүүс нэг шамбаарлаж хэдэн үнгүй минутаа авдаг. Тэр үед бүгд нэг анхаарсан болдог. Тэгэхээр энэ бие даасан байдал үзэгчдийн эрх ашиг тэнцвэртэй үнэн зөв мэдээлэл авах, тэр эрэлт хэрэгцээ мэдэг эрхийг хангахын төлөө та бүхнийг ажилласаа гэж чин сэтгэлээс хүсэж байна. Тэгээд энд хэдхэн сонирхож байгаа гишүүд нь ч хэд байгаа юм. Анхаарин шүү, маш сайн ажилласаа гэж хүсч хатуу анхаарна, хатуу хэвлэлийн салбарт ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудаа бас хариуцлагажуулна гэж бодож байна. Тэгээ та бүхэн энэ ажил зүгээр нэг ёс төдий илүүц ажил хийдэг ажил биш шүү. Маш хариуцлагатай хийн шүү. Үндэсний олон нийтийн радио телевиз шүү. Үүргээ сайн ухамсарлаарай. За, санал хэллээ.